Өөр хүмүүсийн гаргаж ирсэн санаа хариултыг чи биччихвэл чиний өргөдөлт чинь таарахгүй гэсэн үг. За бид эдийн 3 дахь ярилцах одоо манай залуусын дунд байдаг түгээмэл буруу итгэл үнэмшил эсэн дээр байгаа. За эсэ бичих ёстой мэн тий хамгийн гол нь эсэ юм байна гэж бодонгуудаа манайх очоод Харвард тэнцсэн 59 ч юм уу тий Монгол хүүхдүүдийн тэнцсэн эсэг очоод уншичдаг. За мэдээж уншиж болно шүү дээ. Санаа аав нь ямар юм бичдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ гол асуудал нь яадаг вэ гэхээр тэр чигт нь хуулаа бичих юм уу эсвэл тэн дээр байгаа ойлгосон зүйлсээ хитрхи экстрим хүлээгээд авчдаг. Одоо чинь Харвардд тэнцсэн эсэнээс маш хэцүү амьдралтай байгаа бичээд орцсон байгааг харангуйтай за яг л ийм зовлон туулсан тэгээ хэцүү юм давж гарсан гэдгийг харуулах хэрэгтэй юм гингүүтэй эсэн дээр очоод баахан зовлон тоочоод trauma dump хийждэг ч юм уу. Эсвэл манай одоо орон нутгаас Харвард тэнцсэн охины эсэний талаар сонсонготой тэгээ энэ охин ч хөдөө амьдардаг хөдөөний талаар бичсэн байна гингүүтэй одоо манай хотод амьдардаг тэгээ морь унж үзээгүй Монгол гэрт амьдарч үзээгүй хүмүүс чинь би бол нүдэлчин Монголыг эсэн дээр бичих гэж хичээдэг ч юм уу. Эсвэл бүр гадаадын өөр хүүхдийн бичсэн маш уран яруу бичсэн төгсөсөө харангуйтай яг л ингэж бичих хэрэгтэй мэн гэд өөртөө өндөр стандарт тавиад төгсөсөө бичих гэж хичээдэг. За тэгэхээр ерөнхийдөө яагаад энэ их сургуулиуд чамаас асуугаад байгаа гэвэл ерөөсөө л чамааг таньмаар байгаа. Тэ чиний хин юм бэ? Юу гэж мөрөөддөг юм бэ? Манай сургуульд яагаад орох гээд байгаа юм? Бид нар яагаад чамааг авах хэрэгтэй гэдэг асуултуудын хариултыг одоо олох гэж чамаар эсэ бичүүлж байгаа байхгүй юу?